Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ тархийг хөрчлөөс хамгаалах эрүүл зөв дадал зуршлын талаарх мэдээллийг хуваалцаж байна. Тархины хөршөлтийн хурд хүн бүрт харилцаа адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд тархины үйл ажиллагааны судалгаа урагшилж, хөршлийн улмаас тархинд гарч буй өөрчлөлтүүдийг илрүүлсэн. Юу ч хийхгүй байх нь зөвхөн нас ахих тусам тархины бууралтанд хүргэх ба өдөр тутмын амьдралын хэв маягийн зуршлыг хянаснаар тархийг залуужуулах боломжтой гэж үздэг. Бид хөгшрөх тусам юмсыг улам олон удаа мартаж, ой санамж маань муудсан мэт санагддаг. Энэ тархинд тохиолддог янз бүрийн өөрчлөлтүүд тухайлбал тархины эзлэгэн буурахтай холбоотой бөгөөд нас ахих тусам энэ нь илүү их ажиглагддаг байна. Хүний тархи 20 орчим насндаа оргил үедээ хүрсний дараа агшиж эзлэгүүр нь буурч эхэлдэг. Өдөр бүр хийдэг амьдралын зөв дадалт нь тархины хөршөлтөөс урьсан сэргийлэх хамгийн сайн арга юм. Хөгшөртийн анагаах ухааны профессор Язуки Таки судалгаандаа 3000 орчим хүнд хийсэн тархины MRI сканерын үр дүнгээс тархины зургийн томоохон хэсгийн мэдээллийн санг бий болгож тархины морфолог ба үйл ажиллагаа, амьдралын хэм маяг, таны мэдхүйн үйл ажиллагааны хоорондын хамаарлыг судалсан. Судалгаанаас тархины хатангаршил үйл ажиллагааны бууралтыг хурдсахдаг хэд хэдэн хүчин зүйлийг илрүүлсэн ба тархины хөгшрөлттэй холбоотой 4 хүчин зүйл голчлон холбоотой болохыг тогтоожээ. Үүнд нэгдүгüүрт нь тамхи татах. Тамхи татах нь биеийн бүх хэсүүдэд хүчил төрчийн хангамжийг бууруулж атеросклерозыг өдөөдөг байна. Энэ нөлөө нь тархины хэсүүдэд тархдаг бөгөөд эцэст нь тархины хатангаршлыг хурдсгадаг гэж үздэг. Хоёрдугаарт нь архины зохисгүй хэрэглээ. Архины солилцооны явцад үүсдэг альдегид нь хортой бөгөөд альдегидийг удаан хугацаагаар өртгөх нь тархинд нөлөөлдөг. Ялангуяа архи альдегидийг заадалдаг ферментийн идэвхжил багтаа архинд тэсвэртэй гэгддэг хүмүүс түүний нөлөөнд илүү өртөмтгий байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй. Гуравдугаарт нь таргалалт. Таргалалт нь атеросклерозыг өдөөж хүчил төр шимт хичээлийг эсэд хүрэхэд хүндрэл учруулж тархины хатангаршил үүсгэдэг гэж үздэг. Дөрөвдүгээрт нь сэтгэл готрал. Сэтгэл готралтай өвчтнүүдийн тархинд ой санамжинд оролцдог хэсэг болох гиппокампын хатангаршил ажиглагддаг. Ой санамжийг хариуцдаг гиппокампын хатангаршил нь ой санамж буурах эсвэл зүнгөрлөлтөд төстэй нөхцөл байдалд хүргэдэг байна. Судалгааны үр дүнгээс үндэслэн тархийг идэвхжүүлэх хөршөлтөөс хамгаалах 6 аргыг танилцуулж байна. Үүнд нэгдүгüүрт нь хоол хүнсээр тархины эрүүл мэндийг дэмжих. Сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд олон төрлийн хоол хүнсээр тэнцвэртэй хооллохын ач холбогдлыг онцолсон. Үүний нэг шалтгаан нь гидсний бичил биетний олон янз байдал юм. Хоолоо сайтарч ажиллаж идэх нь хоол боловсруулах фермент агуулсан шүлсний ялгарлтыг нэмэгдүүлж гидсний үйл ажиллагааг сайжруулдаг. Тархины үйл ажиллагааг хадгалахын тулд тэжээлдэг тэнцвэртэй хооллолт чухал юм. В витамин, омега 3, тосны хүчил, антиоксидантаар баялаг хоол хүнс нь зөнөлхөөс урьсан сэргийлэхэд тустай байдаг. Тэнцвэртэй хооллолтод загас, самар, навчит ногоог их хэмжээгээр хэрэглэх нь тархины эрүүл мэндийг хадгалахад тустай. Зөв хоол хүнс сонгох нь таныг залуу байхад туслана. Бид юу идэж байгаагаа сайтар сонгосноор бие бэлдэр, оюун санааны хувьд залуу хിവэр байхын зэрэгцээ эрүүл тархиа хадгалж чадна. Хоёрдугаарт нь хөнгөн дасгал хөдөлгөөнөөр тархиа идэвхжүүлэх. Дасгал хөдөлгөөн нь тархины эзлэгүүний бууралтыг дарангуйлж тархийг эрүүл байлгах онцгой үр дүнтэй арга зам гэж үздэг. Судалгаагаар дунд зэргийн эрчимтэй аэробик дасгалыг 7 хоногт 2-3 удаа 30 минутаас 1 цаг хүртэл амьсгалаа бага зэрэг нэмэгдүүлэхэд хангалттай бөгөөд энэ тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг, тархины гаралтаа мэдрэлийн эсийн хүчин зүйл гэж нэрлэгддэг уургийг нэмэгдүүлдэг болохыг харуулсан. Хүчингийн дасгал нь аэробик дасгалтай төстэй нөлөө үзүүлдэг болохыг судалжээ. Хөнгөн дасгал нь тархины үйл ажиллагааг сайжруулж, оюун ухаа, бие махбодыг сэргээдэг нь тогтогдсон байна.
Тархиа идэвхжүүлэхийн тулд өдөр бүр алхалт хий. 3-дугаарт нь хоббигоор тархиа өдөөж дасгалж бол. Ихэнх судалгаагаар өөрийн дуртай хоббигоо хийх, оюуны сонир зан төлөвийг хөгжүүлэх нь таны мэдхүйн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг нотолсон. Хоббитой байх нь таныг илүү идэвхтэй болгож тархинд эерэг өдөөлт өгснөөр тархины уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Тархиа дасгалжуулах нь зөнөглөх хүчнээс урьсан сэргийлэх үндсэн зарчмуудын нэг юм. Унших, тааварлах, тархины дасгал хийх замаар тархиа өдөөх нь тархины үйл ажиллагаа бэхжүүлж таны мэдхүйн буралтаас урьсан сэргийлэхэд тусалдаг. 4-дүгээрт нь бусдад харилцах замаар тархиа хөгжүүл. Яриа гэдэг нь нөгөө хүний хувирал, дохио зангааг ажиглах, тэдний бодлыг ойлгох, эсвэл төсөөлөх, өөрийн мэдрэмжийг хэрхэн дамжуулах талаар бодох агшин зургийн үйлдэл юм. Үүнд тархины нүүр царай таних, сэтгэл хөдлөл, хэлийг ойлгох, бусдыг ойлгох, нийгмийн ур чадвартай холбоотой янз бүрийн хэсгүүдийг ашиглах зэрэг орно. Имэйл гэх мэт мессенжерээр дамжуулан харилцах боломжтой боловч нүүр тулан ярилцах нь тархины илүү өргөн хүрээний хэсгүүдийг ашигладаг тул тархины эрүүл мэндэд илүү сайн нөлөө үзүүлдэг. 5-дугаарт нь хангалттай унтаж, ой санамжаа сэргээ. Нойрон зөвхөн ядаргааг тайлахад зориулагдаагүй. Энэ нь тархины үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнд ой санамжийг хадгалах, бэхжүүлэх, хаягдлаг бүтээгдэхүүнийг газарчлуулах зэрэг орно. Альцгеймерийн өвчний шалтгаан болдог уургийн хаягдал бүтээгдэхүүн болох амлоид бета нь унтах үед тархинаас гадагшилдаг гэж ярьдаг. Нойргуудл нь энэхүү хаягдал хуримтлагдахад хүргэдэг байна. 6-дугаарт нь ад жаргал бай эерэг сэтгэл хөдлөл. Сүүлийн үеийн судалгаагаар амьдралдаа сэтгэл хангалуун байх, ад жаргал зэрэг эерэг сэтгэл хөдлөл нь зөнөгрөл үүсэх эрсдлийг бууруулдаг болохыг мэдээлсэн байна. Учир нь таашаал, ад жаргалыг мэдрэх нь стрессийн түвшинг буруулдаг бөгөөд энэ нь эргээд цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг амьдралын хэм маягтай холбоотой өвчин, түүнчлэн атеросклерозын эрсдлийг бууруулж эцэст нь тарих болон ерөнхий эрүүл мэндийг хадгалахад хувь нэмэр оруулдаг. Өдөр тутмын амьдралдаа ад жаргалтай эсвэл таашаалтай мэдрэмж төрүүлдэг зүйлсийг ухамсартайгаар олохыг хичээгээрэй. Таны наснаас үл хамааран тархийг хөгшрөлтөөс хамгаалж эхлэхэд хизээч оройтдаггүй. Харих уян хатан шин чанартай тул та хэдэн настайч байсан шин чадвар эзэмших боломжтой. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.